가성 야자 대시도 옥팅합니다. Сайн байцгаана уу? Сайн байна. За, хүүхдийн баярын мэнд хүргэе. Өнгөрсөн жилийн их урсын баяраар хүүхдүүд маань ерөнхийлөгчтэй хандан олон мянган загтлыг илгээсэн билээ. Тэр загтлуудад хүүхдүүдийн маань хүсэл мөрөөдлөөс гадна амьдралын бэрхшээл, зовлон, суралцахад учирч байгаа саа дотор ангийнхныхаа тухай, багшийнхаа тухай, сум орон нутгийн хаан тухай олон зүйлүүдийг бичсэн байсан. Хүүхдүүд та нарынхаа загтлыг уншаад загтлын мөрөөр олон ажил хийж эхлүүлээд байгаамаа. 2019-с 2020 оныг хүүхэд хамгааллын жил болгон зарлаж бодиттой ажлуудыг бид хийсээр байна. Хүүхэд хамгаалал зориулсан төсвийг нэмэгдүүлж, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хуулийн дагуу хариуцлага хүлээлгдэг болохын төлөө мөн чармайн ажиллаж байна. Хүүхдүүд та бүхнийг эрсдэлгүй, аюулгүй орчинд ирээдүйдээ итгэлтэй ажиллаж амьдрах орчныг бүрдүүлэхийн төлөө бүхнийг бид хамт олонтойгоо хийх болно. Монгол улсад Азийн хүүхдүүд 2020 олон улсын спортын 7 дугаар наадам, Зүүн Азийн залуучуудын 2023 оны наадмыг зохион байгуулахаар мөн хичээн ажиллаж байна. Наадмын бэлтгэл болгож хүүхдийн спортын хотхон байгуулах ажлыг мөн ивэлдээ аван эрчимтэй ажиллаж байна. Хүүхдүүд маань тун удахгүй анхны мөсөн ордонтой хөл бөмбөгийн талбайтай мэрэгжлийн тамирчид бэлтгэл хийх бололцоотой 50 метрийн урттай усны спортын зохицолбортой болно. Хүүхэд бүхэн чөлөө цагаараа урлаг спортоор хичээлдэг байгаасаа гэж хүсэж үүний төлөө чармаан ажиллаж байна. Манай хүүхэд залуус ой тогтоолт, цээж тоолол, соробон сампин, оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн наадам, шайвтай хоккей, сагсан бөмбөгийн 3 эсрэг 3 төрлөөр тун сайн амжилтуудыг гаргаж байгаа. Иймд цаашид төр засгаас хүүхэд залуучуудын дунд спортын соёлыг дэмжин түгээн дэлгэрүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно. Сайн сурах чухалч, сайн хүн болох нь түүнээс илүү чухал юм шүү гэж ерөнхийлөгч нь та бүхэнд захиа. Урлаг спорт хүнийг сайн сайхан хүн болгон төлөвшүүлэхэд маш чухал үүрэгтэй. Өнөөдөр энд урлаг дуртай, хайртай, зурх дуртай хүүхдүүд цугларчээ. Өнгөрсөн жил хүүхдүүд амьдралын зовлон бэрхшээлээ ерөнхийлөгчдөө загтал зургаар дамжуулан илэрхийлж байсан бол энэ жил Монголын ирээдүй, миний ирээдүй сэдвээр зураг зурж ирүүлсэн хүүхдүүд та бүхэндээ баярлалаа. Өөрийнхөө ирээдүйг, эх орныхоо ирээдүйтэй холбож ойлгож, мөрөөдөж түүнийг зургаар илэрхийлнэ гэдэг бол авьяас сайхан сэтгэлтэй сайн хүн болохын шинж юм аа. Дахин баяр хүргье. Та бүхний зурсан зураг 6 өдрийн турш энд үзэсгэлэн хэлбэрээр ажиллах юм байна. 6 өдрийн турш олон хүүхдүүд, залуучууд, эцэг эхчүүд ирж энэ зургийн үзэсгэлэнг үзэх байхаа гэж бодож байна. Эх орныхоо ирээдүй болсон Монгол улсын залуу өргөн та бүхний гэгэн тунгадах хүсэл мөрөөдөл биелж эрдэм мэдлэг төгс бие бялдар тэгш эх оронч үзэл хүмүүжлэлтэй өвөг дээдсийнхаа түүх уламжлалыг хүндэтгсэн байгаль дэлхийг хайрлан хамгаалах сэтгэлтэй оюунлаг зөв Монгол хүн болон төлөвшнө гэдэгт би итгэлтэй байна. Миний бие хүүхдүүд та нартай итгэж Монголынхаа ирээдүйд мөн итгэж явдаг. Хүүхдүүд та бүхэндээ болон авьяаслаг хүүхдүүд дөрүүлж өсгсөн аав ээж гэр бүлийнхэнд нь багш нарт нь их урсын баярын мэндийг хүргэж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Монголын маань үрс маш олон болж Монгол улсын маань ирээдүй хүүхдүүд та нарын зурсан зураг шиг өнгөлөг, гэгээлэг, бадрангуй байх болтугай. За баярлалаа. Баярлалаа. 18 амжилттай зохион байгуулсан билээ. Тэгэхээр